Монгол Ардын намаас гарч байгаа саналыг дэмжээгүй. Энэ жилийн чинь одоо бас баялаг бүтээгчдийн жил болгоо зарласан байгаа шүү дээ. За энэ болохоор нэг Монгол Ардын нам ч юм уу тийм ээ ардсан нам гэдэг ийм хоёр ийм одоо эсрэг байр суурьтай тийм одоо хүчний асуудал биш байхгүй энэ ерөнхийдөө. Мэдээж эн чинь 2024-с 2028 оны онд тийм ээ цэцлэгийн мөрийн хөтөлбөрт баялаг бүтээгчдийг дэмжих жил болгоод зарлалчлаа тийм үү. Тэгээ тэр чухаараа ерөнхийдөө бол аймгийн цэцлэгийн тамирын газар бол холбогдох нэг жиргэдийн хурлаасаа бид нар баялаг бүтээгчдийг дэмжих гээд ингээд тэгээ журам боловсруулад тодорхой хэмжээний ажлын хэсэг ажиллаад тодорхой хэмжээний үнэлэлттэйгээр тийм ээ энэ хөтөлбөрийг оруулж ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ хөтөлбөр чинь бол ерөнхийдөө эхлээд тэр ажлын хэсэг болоод одоо тэр холбогдох одоо хүмүүсийн дунд хилцэгдээд шүүгдээд гараад ирээд дараа нь иргэдийн урлын төлөөлөгчдийн дэргэдэх одоо нөгөө хороодоор ингээд дамжиж бас хилцэгддэг байхгүй юу. Тэгэхээр энэ бүх асуудал бол одоо энд орж ирээд поврох асуудал биш ерөөсөө биш байхгүй юу. Мэдээж эн чинь олон талын ингээ хамтын ажиллагаанаас тийм ээ олон талын ийм бодлого хилцэгдэжээж энэ хөлбөр гарч ирсэн эцэлэн гарч ирсэн гэж үзэж байгаа учраас ажлын хэсгийн болоод хорооны одоо гаргасан шийдвэр тогтоолыг бол дэмжиж явах нь бол зүйтэй гэж бодож байгаа. Түүнээс биш нэг нь одоо 9 нөгөөх нь 6 гингүүтээ тэг ингээд талцж байгаа асуудал гэж юусоо бас ойлгож болохгүй. Мэдээж эн чинь ажил нь үрдүн гараа сайжраад ингээд явах юм бол нэмэрийн хөтөлбөр тийм ээ хэрэгжээд ингээд сайжралтанд ороод өшөө дахиад ингээд эрэлттэй баялаг одоо үйлдвэрлэгчдэд дэмжсэн ийм сайн төсөл сайн хөтөлбөр болох юм бол магадгүй бид нар зээлийн хүүгээ дараагийн удаа ч юм уу тийм ээ улам ингээд 9 болгоод явах ч юм 12 ч юм магадгүй те дэмжих ийм олон талын харагдахгүй. Ер нь бол бид нөгөө хөндлийнхаа хэрээр хөлөөж нэгдэг чинь л энд л бас байх ёстой гэж бодож байна л да. Аймгийн санхүү ямар байгаа вэ тийм ээ. Мэдээж тодорхой хэмжээгээр бас тийм ээ зах зээл дээр нүүрсний үн өчнөө ингээд унчсан байж орон нутгийн хөгжлийн сан одоо аймгийн улсын төсөв тийм ээ янз янзын асуудал зөндөө байж штэ. Иймд бол бид нар боломжоор энэ хөтөлбөрийг дэвшүүлж байгаа гэдэг чинь бол маш дэвшилттэй санаа. Энэ хөтөлбөрийг цааш нь авч явж үр дүнгээ зөв тодорхойлоод гаргана гэдэг нь мэдээж тийм ээ холбогдох албан байгууллага иргэд тийм ээ тэр одоо баялаг бүтээгчд дэмжиж байгаа одоо хөтөлбөрийн маань бас гол зорилго болж харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ингэж ардсан нам ч юм уу тийм Монгол Ардын нам ингээд хоорондоо талцаад нэг нь ихэд нөгөөт нь ингэж байгаа гэдэг ийм асуудлыг гаргах нь хамгийн зүй одоо зохисгүй асуудал гэж үзэж байна. Асуудлыг одоо дэвшүүлж оруулж ирсэн урнаа төлөөлөгчийг та попорч гэж үзэж байна. Үгүй ерөнхийдөө ганцхан юу шүү дээ энэ асуудал чинь олон төлөөлөгч ярьлаа шүү дээ. Урнаа төлөөлөгч санаа энэ дээр бол миний байр суурь ерөнхийдөө урнаа төлөөлөгчийг попорч байгаа гэж гэхээсээ илүүтэйгээр бид нар одоо байгаа нөхцөл байдал дээр үндэслэлтэй тийм ээ байр сууриа үндэслэлтэйгээр бас ерөнхийдөө бол үнэн зөвөр бодиттой бас хандаж ямар нэгэн тийм ээ асуудалд шийдвэр гаргахын зүйтэй гэж харж байна л да. Тооцоо судалгаа гэж та нэг юм ярьсан л да. Аймгийн одоо төсөв жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжиж чадахгүй тийм хэмжээнд хүрсэн байгаа мó та энэ дээр ямар хариулт өгөх вэ? За энэ дээр шүү дээ тийм ээ ингэж мушгиж эргэж асах асуулт дөрөөсөө сонь биш. Энэ бол тодорхой хэмжээний ажлын хэсэг бол энэ дээр суугаад ажилласан байгаа. Энэ хөтөлбөрийг өөртөө боловсруулаад журмаа гаргасан, болохгүй бүх тооцоолуудаа бүгдийг гаргачихсан. Дахиад дээр нь ажлын хэсэг дээрээс дахиад хороод хуралдаж байгаа. Хороод дээр бүгд ороо сууж байгаа энэ дээр тийм ээ. Хороод энэ ч асуудал чи олон талаас нь ярилцсан байгаа. За бид нар яг энэ дээр л байвал одоо ерөнхийдөө тийм ээ эхний удаа энэ ажлаа бид нар бас боломжтой явуулж болцоотой байна гэсэн юм санал хэлээдээ ороод ирчихэж байгаа байхгүй юу? Энэ хилцэн асуудалтай холбоотойгоор хороод хуралцсан хуралдаанд та өөрөө бичлэн суусна. За энэ асуудлыг хилцэх хороон дээр бол би юу яадгүй энэ хороон дээр байдаггүй. Гэхдээ бүлэг дээрээ бол бид нэр хороодоос гарсан тогтоолыг саналыг бол ерөнхийд нь олон талаас нь ярьж үзсэн. Наад асуудал ч юм бас яригдаагүй ярьсан. За хүүгийн 9 тийм ээ 12 ч юм болох юм асуудал гараад илүү дэмжчих юм шүү энэ төргээд. Тэгэхээр нөхцөл байдал боломж бол ийм байгаа учраас одоогоор бол яг энэ асуудлыг ийм байдлаар нь оруулчихвал дэмжүүлээд бид нар хөтөлбөрөөр дэмжүүлээд яваад нэг алхам хийчихвэл болох юм байна гэсэн ийм саналд бол нэгдсэн байхгүй юу. Тийм үү түүнээс биш одоо нэг баялаг үйлдвэрлэгчдээ дэмжихгүй байгаа асуудал өрдөө биш энэ.